Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхийн радио 107. Их дэлхийн радио 107. Өглөөний хүн. Лён. Өгсөн нэрнээс нь та чухам юуны тухай өгүүлэх гэж үг гадарсан байх. Тэгэхээр юутач үг кинонд ямар үйл явдал өрнөдөг болохыг томд хөрхөн зүг болов. Баг залуу наснда Лён чинэлэг айлын нэгэн охинтой хайр сэтгэлийн холбоотой байж. Гэтэл хүний мөн чанарыг байгаа байдлаар нь дүгндэг охины эцэг. Түүний боргодуухан аж байдлыг хараад л нэг муу хулгайч мэтэр үзэж улмаар тэрслэн эсэргүүцэх охиноо өөрийн гараар хөнөөч гэж. Үүний улмаас хагацгүй хэмээн итгэж хайрын хүчээр дийлнэ гэсэн Лён төсөөлөх аргагүй уй гашууд унсан шиг барьж хорхоос өнгөрсөн уур хорслын галж шатсан байна. Эцэст нь Лён охиноо өнөөсөн хатуу эцгийн аминд хүрснээр ирээдүйн мэргэжлийн алуурчин болох замлаа нээсэн эмгэнэлт хүүхдээ нэгэн болж хуурчээ. Онцог улирхын хэрээр Лён ажилд олон мэргэшиж хүний амьд хүрнэ гэдэг нэг их сэтгэлийг нөвтгөх зүйл биш болно. Гэхдээ тэр хүйтэн цус далуурчин гэхээсээ илүү гимнэглэлтнүүдийн хүртэх ёстой шанг нь бүртээдэг гисгэгч байсан гэхэд хэлсдэггүй биз. Нэгэн өнгөрсөн амьдрал хайрлан дурлах ирэхгүй зүрх нь үнэндээ маш их шаналлд удаан чимээгүй явсны эцэст Лён нэг л өдөр хуршайлын баг охин Матильдатай учрна. Тийм ээ, бурхан түүний амьдралд өнгө оруулж өнгөрсөн бүхэнд чи буруугүй гэх шиг өөр нэгэн хайрыг илгээсэн нь энэ байхажээ. Гэсэн ч буугаар амьдэрсэн хүн буудуулж л дуусна гэгчээр өсвөр насны өнчирч үлдсэн охин Матильдаг орхигдсон хөв тавилангаас нь гэрэлт амьдралын амар амгалан хөрсөн дээр татан гаргаж ирэхийн тулд амбиерэ хамгаалсаар үргэлж төгсдөг. Тэмээ эрхэм сонсогч минь, Лён бол хорвоод хүн гимзэмгүй насыг барна гэдэг хамгийн хэцүү болохын тод жишээ бөгөөд гол нь тэр хүссэндээ энэ гэмт замыг сонгоогүй харин хүмүүс түүнийг түлхсэн гэдгийг түүний дотоод мөн чанар хийгээд унгасан нулимсных нь өнгө гэрчлэнэ. Харин Матильда бол хорт ургамлын талбад унсан сарна цэцгийн үр байсныг Лён хараад тэнд нь үлдэхийг хүсээгүй нь хорвоодор ядаж нэг ч гэсэн гэрэл асж байгаасаа гэсэн хүсэл нь болов. Зүрхний минь хэлбэр. Тэгэхээр сая киноны тухай товчхон дүгнсэн бол одоо тус киноны дууны талаар өгүүлье. Ихэнх монгол хүн сонсоод мэддэг хэрэн чухам юуны талаар ярьж буйг нь тэр бүр ухаж ойлгоод байдгүй. Үнэхээр хизээч хуучрахааргүй санааг агуулсан дуу гэж байдаг бол тэр нь энэ киноны дуу лав мөн байж таарна бах. Дуу шиг дууны шүлэг шиг шүлэг чухам яагаад хүмүүсийн дунд тэгж удаан амьдэрдэг болохыг ярихын тулд нуугдсан санааг илчлэхийн төлөх эхний хөзрийг дэлгэе. Стинг хамтлагийн зүрхний минь хэлбэр гэгч дуу хүмүүс 1994 онд бүтээгдсэн Францын нэрт найруулагч Люк Бессны Лён киноны дуу гэдгээр нь илүү мэддэг баг. Тэгэхээр сэтгэлгээч үл үзэгдэх мөн чанар нь хүн бүрт ижил хэлбэр хэмжээтэй өгөгдөө болох талаар өгүүлэх энэ дууны гол үнцэн нь хүний дотроос урган гарах тэдгээр чиг хандлагыг ерөнхийд нь хөзрийн дөрвөн өнгөөр ялган илэрхийлсэнд оршино гэж тайлах байна. Тодорхойлбол покерын ширээний ард суусан ихэнх тоглогчид тоглоом эхлээ дуусах хүртэл гарт нь ирсэн модонд үндэслэн шийдвэрээ гаргадаг нь амьдрал дээр хүн үзэл бодол хүсэл сонирхол гэхээсээ илүү хувь хүн чанарынхаа дагуу сонголт хийдэгтэй агаар нэг үзэгдэлтэй. Зүрхэн тэр байдгүй бололтой. Угдуун дээр гэл цэцэг дөрвөлжин гэсэн гурван өөр хэлбэрийн зүрх гардаг хэрнээ. Ягаад ч юм бундан гэж нэгч хэлдэггүй. Зүгээр л дээрх гурван хэлбэрийг дурдаад эцэст нь энэ бүх хэлбэр нь миний зүрхнийх лав биш гэсэн санааг тодтогч өгсөн байдаг. Тиймээс эхлээд тэдгээр хэлбэрийн талаар дуунд яг юу гэж ярьдаг болохыг эргэн нэг санах хэрэгтэй баг.
Тэгэхээр гэлийн үзрийг дайчин ирсэн илдгээд цэцгийг дайны зэвсэг гэсэн хэрнээ энэ бүхнийг худалдаж авах мөнгө буюу бүх ялалтыг өөрийн болгох гол хүч нь дөрвөлжин битээр дүрсэлсэн байгаа юм. Үүнийг өөр дээрээ тусган хөрвүүлэх аваас Элдэн миний хамгийн сайн мэддэг болон чаддаг зүйл гэвэл зэвсэг нь ерөнхий нэршил гэдэг утгаараа магадгүй миний хүмүүс буюу намайг аюулаас хамгаалах хүрээлэл байж болох юм. Мөнгөний хувьд бол бага хэмжээтэй тэнцвүүц нөлөө хүч хоёрыг худалдан авч болох нь хэн бүхэнд тодорхой үз. Яхаггүй чухал гэх энэ өгөгдлүүд нь бүх зүрхний хэлбэрт тодорхой нэг байдлаар шингэсэн байдаг юм бол бундан чухам ямар шинж төлөвт буюу ямар хэлбэрийн зүрхийг төлөөлсөн болоод сөхөгдөлгүй үлдэв. Охины харсан зүрхний хэлбэр. Аливаа киноны дуун уган чиглэлээ. Тухайн киноныхаа хэм маяг, утга санаа, төрөл зүйл, зорилго гэд аль нэг талтаа нь ямар нэгэн байдлаар ижилсэн байх учиртай. Тэр үүднээс нь харин энэ нэг зүрхнийх нь хэлбэр яг ямар байж болохыг тодорхойлох гээд оролдъё. 5 настай дүүгээ тамхины 8 штийн гарт алдаад барахгүй. Араас нь өөрөө явахын даван дээр байсан. Өсвөр насны өнгө тод зүс төгс хөрш өхнийг мэрэгжлийн алуурчин Леон гэртээ орогнуулж улмаар түнд өөрийн аргун дуршлаг мэдлэгээс хуваалцах уснаар хэн хэнийхэн сэтгэлд нэг тийм бие биенээ гэсэн мэдрэмж төрж байгаагаар энэ кино өрнөдгийг та мэдэх үз. Тэгвэл өнөө хэлбэрэн тодорхойгүй зүрхний эснийг Леон гэвэл эрсүүчгэлээ болгоомжгүй охиноос л илүү тохирно гэж бодлоо. Тэр бол маш болгоомжтой. Бүгдийг урьдчилан тооцоологч мөн дээр нь ганц нүд завчлгүй хүн бууддаг хэрнэ элен далангүй бяцхан охины өмнө ичингүүрч тэрчвүүн л өнгөрсөн түүхээ ярихдаа нулим санагдаг. Эвдрээгүй хүчтэй хүү. Ингээд бодохоор охины Леоны дотроос олж харсан тэр зүрх нэг тийм гэрэлтэх маягтай. Гол нь яг бундан хэлбэртэй байсан болов уу гэж төсөөлнө. Үнэхээр энэ дуу анханасаа энэ кинонд зориулагдсан бол Леоны Матильдад бэлгэлсэн шиг илд зэвсэг мөнгөний алинаас нь ч илүү тийм хүчтэй сэтгэлээр ямар ч том дайсныг устгаж мөн хэн нэгний амьдралыг аварч болдог тухай л байж таарна байлгүй. Дэлгээгүй нэг хөзрийг танд үлдээсэн үү? Аливаа нэг дунд шүлэгнээс нь болж дурлах тохиолдол нь гол төлөв өөрийнх нь сайн мэддэг эсвэл амьдралд нь болсон явдлын талаар ярьсан байдгаас үүддэг болов уу. Зохиогч нь ч гэсэн энэ үзэгдлийг харгалзан үзсний дүнд хичнээн өөрийн сэтгэлээс гаргасан ч гэлээ бичгтээ аль болох олон хүнд хүрэх талаас нь боддог л баг. Тийм ч учраас хүмүүс зүрхний хэлбэрийг дуулахдаа хэн нэгний тухай гэхээсээ илүү энэ бол надад таалагддаг байр суурь эсвэл би ч мөн ийм л бодолтой гэсэн өнцгөөс ханддаг байх магадлал өндөр юм шүү. Иймээс энэ дуун дээр гарах тэр сүүлийн нэг нууцлаг хөзрийн хэлбэр заавал бундан байх жалбгүй байх. Магадгүй бундан байх ёстой ч бай тэр нэг хэлбэрийн цаана зүгээр л тухайн үед дуулж буй хэн нэгний зүрхний мөн чанарал ноёлох болов. Нэг үгээр энэ дууг та дуулвал таны л зүрхний хэлбэрийн тухай болж хувирах болно гэсэн санаа юм. I think we'll be okay here, Leanne. He deals the cards as a meditation. Those he plays never suspect. He doesn't play